Сайн байцгаана уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. За тэгээд програмчдын суурьшны хичээлийн дараач өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний бодох бодлого ямар бодлого вэ гэвэл хоёрын n зэрэг гэдэг нэртэй бодлого байна. За тэгэхээр бид нэр ямар бодлогод бодоод байгаа вэ гэхээр үндсэн давталт гэдэг зүйлээ ашиглаж бодох бодлогоодыг бодоод байгаа шүү дээ. За тэгэхээр хэдүүсэнгийнх нь бодлого ямар бодлого юм бэ гэвэл хоёрын өгөгдсөн тоон зэргийг олоо гэдэг нэртэй бодлого байна. Тийм утгатай бодлого байна. За тэгэхээр одоо жишээ нь 2-ын 3 зэрэг гэхэр чинь 2-ыг 3 удаа үржүүлээд 8 гэдэг тоог гаргаж авна тий. Одоо хамгийн жишээ нь бол за 5 гэдэг тоо хэдүүлэнд нь өгөгдөн. За 5 юуг илэрхийлээд байгаа юм бэ гэвэл 2-ын зэргийг нь илэрхийлээд байгаа. Тэгэхээр 2-ын 5 зэрэг бол 32 гэдэг тоо байгаа шүү дээ. Бол 32 гэдэг тоо. За би бол нэгтэй муухай өччихтэй. За 32 гэдэг тоо гарнаа. За тэгэхээр энийг хэдүүлээ яаж болох юм бэ гэвэл нөгөө лупээр олно шүү дээ. За зүгээрээ олно. За тэгэхээр хэдүүлээ ерөнхийдөө бол луп гэдэг чинь юу вэ гэхээр ямар нэгэн нөхцөл биелж явах үед одоо давтал гэдэг чинь бол ямар нэгэн нөхцөл биелж явах үед тэр одоо дотор нь байгаа кодыг тэдэн удаа одоо дахин давтаа гэсэн одоо утгатай зүйл шүү дээ тийм. За жишээ нь хэдүүлээ 5 гэдэг жишээн дээр авчихад за 5 за i-ийн тэнцүү 1 за тэгээд 5 хүртэл явлаа гэж хэдүүлээ бодъё л доо тий 5 хүртэл явлаа гэж үү. Тэгвэл хэдүүлээ өмнө нь үзсэн шүү дээ тий. За хэдүүлээ за mod гэдэг нэг function авчи. Нөгөө function гэнэ нэг хувьсагч авчи. За тэр нь бол нэгтэй тэнцүүгээд. За тэгвэл нэгийг үржих нь 2 гэж тий хэдүүлээ. За mod-ыг үржих нь 2. За mod за 1 гэхгүй mod гэж хэдөө. Mod-ыг үржих нь 2. За тэгээд i1-ээс 5 хүртэл явахаар бол байгаа шүү дээ тий. За 5 гэдэг бол юу? За тэгэхээр хэдүүлээ эхлээд нэгийг үржих нь 2 байна ч дээ. Яг тэр mod чинь нэгтэй тэнцвэрч. За 2-оор үржүүлсний дараа эн чинь 2-тэй тэнцүү болно. i нь одоо 2-тэй тэнцүү болно шүү дээ тий. Одоо энэ дотор ганцхан энэ код байгаа юм чинь одоо ганцхан ажиллаж байгаа код нь энэ юм чинь код нь бол ажиллаад дууссан. Тийм учраас юу нь бол болчих нь. За тэгэнгүүт дараа нь i нь 2-тэй тэнцүү болсон. За тэр i гэдэг хувьсгч бол биднэрт бол ямар нэгэн тийм юу бол байхгүй шүү дээ. Нөлөө бол байхгүй тий. Тэнгүүд дараа нь 2-ыг үржих нь 2 болно шүү дээ. Яг тэгвэл одоо мос чинь 1 байхаа болоод 2 болчих учраас. Тэгэхээр 2-ыг үржих нь 2 гэхээр одоо 4 болох нь байна. Тэнгүүд дараа нь дахиад луп хэрэгсээ i нь 3-тай тэнцүү боллоо. За тэр бол биднэрт бол ямар нэг өөрчлөлтийг бол авчрахгүй. За тэнгүүд 4-ыг үржих нь 2 гээд 8 болох нь байна. За дараа нь i-ийн 4-тэй тэнцүү боллоо. 8-ыг үржих нь 2 гээд 16-тай тэнцүү боллоо. За тэгмүү дараа нь i-ийн 5-тай тэнцэн 16-г үржих нь 2 гээд 32 гээд тэрнийх нь мод ерөнхийдөө гараад ирэх нэ. За мод гэдэг нь үрж үртэй. За тэгээд i-ийн 5-тай тэнцүү болсон учраас энэ луп буюу энэ давталт дууслаа. За тэгээд 32-ыг хэдүүлээ хэмжээ гаргах нь байна. За ерөнхийдөө ийм санаагаар хэдүүлээ бодох нь байна. За тэгэхээр хэдүүлээ код руугаа ороод үзцгээе. За код нь яаж үчигдэх юм бэ гэвэл хэдүүлээ нэг n гэдэг нэг тоо хэрэглэгчээс авах хэрэгтэй шүү дээ. 2-ын зэргийг илэрхийлнэ. За тэгээд хэдүүлсэнд нэг хувьсагч хэрэгтэй те. За тэгээд за i-г нь за нэгээс хэсүүлээд явуучих дөө. Нэгээс хэсүүлээд i нь n хүртэл n бол орно тийм ээ. За ингэж яваа. За ерөнхийдөө convention-ээс үзэл бол за ингэж үчгээс илүүтэйгээр зүгээр тгээс n гэдэг ингэ бичдэг байгаа. За тэгээд хэдүүлээ мод ч болохоор модыг үржих нь 2 шүү дээ. Тэгэхээр 2-ыг л ерөнхийдөө өөр нь үржүүлээд яваад байна гэсэн үг шүү дээ. 2-ын тэг зэрэг бол 1-тэй. Тийм учраас 2-ын тэг зэргийг 2-ын 1 зэргээр үржүүлээд дараа нь 2-ын 1 зэргийг 2 зэрэг болгох гэж үржүүлээд ингээд яваад байгаа гэсэн үг байна. За дараа нь cout mod гэж хэдүүлээ ерөнхийдөө байна. За 5 гэдэг тоог тавиад хэдүүлээ ажиллуулад үзье. 32 гэдэг тоог хийж гаргаж байна те. За ерөнхийдөө бол энэ бодлого бол ойлгомжтой байсан байхаа гэж найдаж байна. За тэгээд энийг хэдүүлээ spot дээр тавьж үзцгээе. За хэдүүлээ одоо spot дээр тавьж үзцгээе. За submit solution те. За дарлаа. За эндээсээ хэдүүлээ C++-аас сонголоо. Тавьлаа. Бодолтой илэрхийлээ. За нэгжүүлээ харцгаая. За болж юм тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө бол ингэж бодох нь байна. За хэдүүлсэнгийнх нь програмын суурь шатны хичээлийн энэ бол хамгийн сүүлийн бодлого байсан. Тийм учраас дараачийн бодлого бол дараачийн
ерөнхийдөө бичлэгэн дээр илүү урт бичлэг оруулах. Яагаад гэвэл Спожийн эхний нүүрэнд байгаа бүх бодлогыг нь бодох юм аа. За тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүгдтэй баярлалаа. За тэгээд ямар нэг асуулт байгаа бол комент хэсэгт бичээрэй. Мөн бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж манай чаналыг дэмжээрэй.